За сайн байцгаана уу? Бүгдээр миний өдөр минь төрхий. Би ойрд нэг юм хиймэр санагдаад байгаа байхгүй тийм. Яг дотроо ингээд яг ийм юм хиймэр юм, тийм юм хиймэр юм гэд мэдээд байгаа ярны яг юуг ханаас нь эхлэх юм бас сайн мэдэхгүй. Жохоо ингээд байна. Тэгээд ямар ч мэдээ. Тэгээд за яг за тэгээ бодшоод нэг юм эхлэх ч юм уу, нэг юм хийхлэх. Тэгээд ямар ч хамгийн эхлээд би надад нэг юм дэвтэр идэв. Би нэг хамгийн слонс дээрээ дайсагс авчихсан. Амар хүмүүс амар хөөр харагдаад би дүүдээ нэг аваад өөртөө нэг авчихсан. Тэгээ энэ дээрээ өдрийн тэмдэглэл ч юм уу, нэг зорьсон зорилго ч юм уу, нэг тиймэрхүү бичдэг байхгүй. Тэгээд байнга тэгж бичиж чадахгүй. Хаяа нэг бичдэг. Тэгээд энэ дээрээсээ бас хуваалцсан. Энийг бас харъя. Хараг удацсан байна. Тэгээд нэг харъя гэж бодоод тэгээд бичлэг хийж байна. Энэ үйл нэг хамгийн 19 онд нийцсэн. 19 оны 12 сарын 31-нд ингээд нийцсэн байна. За тэгээд бүгдийг бичгэсэндээ ерөнхийд жоохон хэсгээс нь уншиж үзье. За 2019 он нь миний хувьд амьдралд маань маш том эхлэл Аз шавшаа авч ирсэн сайхан амьдралын минь үүдээ нээсэн ээлтэй жил болж өнгөрлөө гинэ. Яг л би 19 онд Слост хамгийн анх ирсэн. Эрхийн одоо ирэх гэж бас бөө юм болж исэн байхгүй. Тэгээд аав ээжээр бас битгий яв. Тэгж явуулах. Аав ч гэсэн гэлөө миний хүү тийм мөнгө төгрөг нь хаачаар мөнгө төгрөг байхгүй штэ. Гэл ерөөсөө битгий яв гэж тэгжсэн. Ямарсан нэг ята нөхөртөө одоо би тэр хөөцөлцөр хагаал тэгэл ирж исэн юм да. Тийм болохоор тэгж бичсэн байна. За тэгээд гэвч миний хамгийн эрхэм нандин хүмүүсийн нэг миний хамгийн сайн найзыг авч явсанд туйлын их харамсаж гаршуудсан он жил байлаа гинэ. Гэтэ миний найз мөн хөх тэнгэртэй заларсан гинэ. Чи минь зүр сэтгэл минь өөр дурших болно. Мөн тэнгэрт баяртайгаар уулзнаа гэсэн. Нэрээ. Одоо энэ өөрсөн чи яг нэг тухайн юм маань диагноз зэгдэл үүдээ тухайн үед очсон юм шиг санагдаж байна. 19 онд намайг ирээд удаагүй нь манай найз бас лост ирээ сурыг гэлтэл би бас сургууль мургуул хүрхэн хайж байгаа л битэр хүрхэн тэгжсэн. Тэгсэн чинь бүр бидний ослоор ингээд бас орсон дээ. Тэр тухайгаа бичсэн байна. 19 онд ингээл болов. За тэгээ 20 оныхын 20 оны 1 сарын 1-ний гинэ. За Солонгос улс тусдаа гарнаа. Гинэ 20 онд амьдралынхаа насны амтайгаа гэж шүү. Солонгос улсад тусдаа гарч хайргаа ирэхээр бид хоёр үнэхээр сайхан амьдарч эсэг гэхээ ачиг сэтгэлийн амар амгалан идлүүлж хариулах болно гэсэн байна. Бас сүрхий үгтэй. 20 он гэдэг ч үсэн би 95 оных гэдэг чинь би 25-тай. Яг 25-тайсэн юм шүү дээ. Тэгэхдээ ингэж хичээсэн байна. Би ер нь тэ эцэгийнхээ ачиг хариулах нь өөр хүүхдүүд нь ингээд одоо зөв ханаа олоод хүүхдийг гоё сайхан хүмүүжүүлээд тэгээ хаз жаргалтай өөр хүүхд нь хаз жаргалтай одоо хэрүүл уруулгүй татлаад хөтлөөгүй гоё гэр бүл зохицлогоод ингээд амьдрах юм бол ер нь эцэгийнхээ ачиг хариулж ийна л гэж боддөө штэ. Та нар юу гэж боддог вэ? Коммент хэсэгт бичээрэй. За тэгж амьдрнаа. Өнтер хэд тиймэрхүү би бичсэн байна. Тэгээд 20 оны 1 сарын 1 гэдэг чинь мэгээс Солонгост ирээгүй байсан байхгүй юу? Тэгээд энэ дээрээ хоёлоо тусдаа гараад амьдрна гэдэг бичсэн байна. Чи виз мэдээ өгөөчгүй гэсэн үг шүү дээ. За тэгснэ. Надаа төлөвлөгөө одоо нөгөө зорилго бичсэн юм шиг байна. 5 хүсэл бичсэн байна. За энийг харъя. 20 онд нэг тусдаа гарч өөртөө орон зайг бий болгох. Энэ биелсэн. Хоёрд Япон улс руу аялах, Вьетнам улс руу аялах. Хамгийн сайхан дурсамжуудын эхлэлийн энэ оноос эхлэх болно. Энэ хасаа яг Япон, Вьетнам руу аялна гэж бичсэн шүү дээ. Би
яг явсан. Тэгтээ хөлөө Вьетнам явсан, дараа нь Япон явсан. Энэ хоёр маань хоёулаа бэлсэн юм. За дөрөвт нь хоёулаа солонгос хэл сайн сурна. Би топ 4 авна гэсэн. Би топ 4 авсан. Би топ 4 2 удаас 2 удаа би нийт би 3 удаас топ өгчээсэн. Эхнийх нь 3 аваад сүүлийн үед 4 авсан шүү. Бэлсэн байна. Ямар сони тий. Гэхдээ би топ 4 аавна. Япон Вьетнам хоёрлоо явна. Яг энэ хоёрлоо явна мөн гэж бичсэн би юу санахгүй байна шүү. Тэгсэн чинь ингэж яг биччихсэн юм шүү. Амар гой санагдчихлаа. Тэгснэ хараа 20 он 1 сарын 25-ны тэмдэглэлээ. Энд дээр амар гутарсан юм байна. Энд дээр амар гутарсан юм. Найз хаан тухай бичсэн байт. Би үнэхээр заяагийн сайн найз байж чадаагүй. Заяа надад ямар сэтгэл гаргадаг байлаа. Би хариуд нь юу ч хийгээгүй. Үнэхээр энд гутарч байна. Гинэ. Найзгаа санаад бахыг бичсэн байна. Бүгдийг уншаад яах юм. Ямар их л сонсон юм шиг байна энэ нараа. Мөнх заяа гэж бичсэн. Йоо, за энийг босон шууд ингээд сэтгэлээр унаад шууд хотод татгуулаад өвдөж шээ. Хоёр сарын 1-ний тэмдэглэл байгаа байхгүй юм. Дахиад энэ алханы сарын 25-нд 6 хоногийн дараа бичсэн байна. Дахиад заяагийн талаар бичсэн байна. Тэгээд нөө найзгаа санангуудлаа байгаа хүүхдийн талар ботсон юм шиг байна. Тэгээд заяашка мундаг тийм охин болохыг хүсэж байна гэсэн манай найзчээс үнэхээр мундаг хүн байсан шүү дээ. Хүний дэд бүр ингэж юмыг төгсөх юм. Та нар бод нэгдүгээр ангиас их сургуулиуд төгсөн төслөө нэг хичээл алгасахгүй ангид дарах хийсэн. Их сургуулийн улаан дипломтой төгссөн. Нэг ч удаа хичээл хоцорч үзээгүй, нэг ч удаа тасалж үзээгүй, нийгмийн их төрх үнэхээр сайтай. Тэгээд тийм охинтой болохыг хүссэн. Тухайга бичсэн байна. Хүүхдээ болохоор ийм болно гэж бас бичсэн байна. 20 он ерөнхийдөө нэлээх юм бичсэн юм шүү. 2 сарын 2-нд бичсэн байна. Энд дээр энэ ч удаачихгүй шүү дээ. 2 сарын 1-нд чид маргааш шууд бичсэн биш. Тэгээд мөрөөдлийн гэрүүд болтгож тэгээд сайн хань шавар хөөхөд хамгийн сэтгэлийг булаасан. Цаанаас харилж хийж болно гэсэн. Энэ үед чи нөгөө мега яриг байсан. Тэгэл жоохон эмэрхороо юм бичтгэлээсэн юм байна л да. Ихэр хүүхдүүдтэй болно. Энийг мэдээ санхүүгийн тал дээр төвчлөлтөд амьдрна. Хүсэл минь биелнэ гэж хэлсэн байна. Ихэр хүүхдтэй болох нь дээ. Яг өмнө нь энэ 19 онд бичсэн мөрөдөл минь бэлдсэн юм амжаа. 20 онд бичсэн минь бэлэх болтугай гэж өрөө зэдэгтэй. Одоо хүүхд болохлоогүй ээ. Бүр 10 жил дараа л. Тэгснээр бүр 20 оны 5 сарын 12-нд бичсэн байна. Мега гэрсэн гэж бичсэн байна. Ирсэн талаар нь бичсэн байна.
5 сарын 10-наас эхэлж байнга ажилд орохоор болсон юм байна. Тэр талаар бичсэн байна. Өөрсдийн цүүдэндээ заяатаа уулзсан гэж. Хөх энэ артаа. Хайртай хаяагийн маань ажил бүтлгүүцсэн байна. Дараагийн удаад энэ дэвтэр дээрээ маш том амжилтыг нь бичнэ гэдэгт итгэж байна гэж. Одоо би бичнэ. Одоо яг бичнэ. Үнэхээр том амжилт гаргаж байгаа. Өндөг байгаа. Вау. Энэ тэр эзэгцэн гэж 20 оны 5 сарын 12. За тэгснэ 20 оны 10 сарын 7-нд бичсэн байна. Бид хоёр байр худалдаж авсан гинэ. 20 оны 9 сарын 10 өдөр Монгол руу байрны мөнгө явуулсан гинэ. Өндөр бүгд дэлгэрэнгүй хийсэн байж тараа. Машиныхаа Монголд машинаа зараад хэдэн сая, зээлд хэдэн сая, бэлэн хэдэн сая. Өөр юм бэ. За тэгснэ 21 он болж 21 оны 7 сар 3 сарын 7 гэнэ. Маш удаан уулзах байна гэж. Юм бичээгүй хэлж. Төлөвлөж байснаар ингээд зээлэд орсон. Бичсэн байна. Энэ өдрөөс эхлэн би өглөөний гайхамшиг ном уншиж эхэлж байна гэж штэ. 20 оны 3 сарын 7-наас өглөөний гайхамшиг ном бичиж эхэлсэн. Уншиж эхэлсэн юм байна. Хөөр хэмтэн би одоо энэ нартай багтаа мөрөөддөг байсан гэр бүлийг сайхан гэр бүлийг би болохын тулд сайн ээж болохын тулд өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өндөрлөлийн хвшлээ солих хэрэгтэй. Их л өөртөө манифест хийдэг хүн байна да. Би тэгтээ өөрөө тийм гэж бодоогүй шүү. Би багасаа л хайнаа өөр хүүхдүүдэд унтаж байхад өглөөний цай бэлдэж хаажуудаа ажил сургуульд гаргана гэж боддог байсан. Өөртөө ч цаг гаргах үедээ сарын утаанаас л эхлэхгүй бол хориодч магадгүй гэж айж байгаа учраас юм. Номоо уншиж тусаад зорилттой хүрсэн байхын төлөө амжилт гинэ. Өглөөний бэлддэг. Хүүхдүүд мөртөдтэй тэл унтчихад нь босоод өглөөний цайг нь бэлдэл цэцэрлэгт явуулж юм да. 21 оноо 3 сарын 10-аас гинэ. Номныхон тухай бичсэн байна. Өдөр бүр тасглаа хийгээд илүү төлөвөхгүй гизсгүй болтолч гизээ болчин болох гинэ. Энэ дээр билэг байна. Гизмэд гизээд хэлээ. За 22 он гэж. Сайн байна уу? Өнөөдөр 22 оны 1 сарын 1 өдөр шинэ оны өмнө ихний өдөр болж байна. Өнгөрсөн 21 онд бид хоёр маш амжилттай ажлаас суралцсан. Үнэхээр сайхан жил байлаа. За талархсан бичсэн бэ. 22 оны бид аялал дурсамж эрдэнэ уучралтай сайхан гайхалтай шинжил болно амжилт гэсэн байна. 22.
22 оны 2 сарын 23. 2 сарын 19-нд өөрөө жирэмсэн гэдэг юм. Уусаа мэдрэмж байлаа. Гинэ. Ганц тестээр үзээд л болно гэж бодсон ч үнэхээр итгэдэггүй юм байна. Орой дахиад л нэгийг авч үзээд мега тул 2-т хэлсэн гинэ. Ой. Тэгэж жирэмсэн болсон тухайга бичсэн байна. За юу юм шүү болж унараа ганцхан сарын дараа. Тэгээ 2 сарын 23. Одоо 3 сарын 30-нд ингэсэн. Ойр үе сэтгэл санаа санхүүгийн байдал авах юм байлаа. Өчигдөр нэг гарч ичиг эдэнэс болоод түүнийгээ шахчихад бохир оруулснаас болоод дотроо бөөлчихсөн. Энэс амар болсон. Бүр юм жижигхэн нэг юм шиг тийм юм гарсан байсан байхгүй юу? Тэр бид шахаад лээд наад гэсэн чинь ажилдаа явж бохир оруулаад тэг бүр хаалганд ороод амар болсон. Тэр Тайланд явах төлөвлөгөөтэй хийсэн бол өчигнүүдээ амжихааргүй боллоо гэж нэ. За тэгээд жирэмснээ өгсөн хичээлээ яаж үзэх вэ? Төрх үедээ яаж үзэх вэ гэдэг багштайгаа ярьсан гэдэг. Яаж тохирсон гэдэг тэр тухайгаа бичсэн байна. Би нөө ханиад өрсөн чи бүр гурван шунаад амар их төрөд ажилтсан юм бүр ингээд тасралтгүй баха ярьсан чи хоолой хөтөжлөө. За 5 сарын 4 мега имлээс гарсан гэж. Ихтэй чи ялгаа ахгүй. Хөөрхөн байна. Хүүхдийн тухай бичсэн байна. 22 онд 5 сар. Би ч бас хөөрхөн хөтэлдэг байсан биш. Би ийм их бичсэн гэж бодоогүй шүү дээ өөрөөгөө. Өнөөдөр өдрийн тэмдэглэлүүд маань гээд явж байна. 22 онд 5 сар. 22 оны 4 сар пүүх. Яраш. Үүсч гэсэн хөө юм чи та. Бүрс ийм юм байгаа гэж юус бодож шүү. Өнөөдөр хүүхдийнхээ хүүсийг мэддэж авсан. Гинэ. Ямар гэж энэ бол ах гинэ. Үнэхээр хүрхэн маш их баяртай. Охин чи хүүч бай бидний л хүүхэд учраас хайр дур аз жаргал дүүрэн байна. Дараа. Маш хөдөлгөөнтэй. Эмчийг үзэж байхад хөдлөөд бүр болохгүй. Хэдэн минут хүлээж байгаад өрөвчлүүлээд явах уу таарсан гэж. Охиныгоо гарч ирээд тесээд өглөөж миний охин аав ээжтэй маш хайртай. Үнэхээр ирэх сарвал мундаг өсөж байгаа. Охиндоо хайртай шүү. Бид хоёр тийм том бэлэг өгсөн. Бэлэг болон ирсэнд үнэхээр их баярлалаа хийнэ. Үнэхээр хөдөлгөөнтэй. Гизэндээ ч хөдөлгөөнтэй байсан юм байна. Таслах хөөхд гэхэд бас хөдөлгөөнтэй штэ. За хүүхдэд төрүүлэхэд Монгол явсан тухай. Би энэ ном аваад явдаг гэсэн юм. Юу төвтрээ. Монгол явахтаа. Тийм шүү штэ наа. 11 сарын ингэж өнөөдөр 11 сарын 1-ний өдөр 8:30 чинь өдрийн тэмдэглэл хийх гэсээр байгаа чадлаггүй өдөрчлээ гинэ. Цаашдаа бид хоёр 8 сарын 14-нд Монголд ирсэн. Яг энэ үеэр цаг агаар жаахан хүүтэн өнцгөө байлаа. Мөн их орны маань нийгмийн байдал, хот тогтчлт, болов байгууламжуудын зохион байгуулалт хичнээн тардчнаа өнцгөө байгаа. Утгаар нь хаа мэдэрлээ ихний хүүт жоохон гутарсан байна. Улсын маань нэмлэгээ орчин хоочор гэд за баахан шүмжилсэн байна.
За. За. Энэ үгүй нэг иймэрхүү өнгөрсөн өөр хонц зүйлгүй. Өө биш ингэж ичдэг байсан юм. Миний төрөх хугацаа 10 сарын 15 сүүлэх гэсэн боловч энэ өдрийн хүртэл төрсөнгүй гэнэ. 10 сарын 10 төрсөнгүй. Өдөрч нэмэх нэг мэдээлэл хүрсэн. Харин 10 сарын 16-ны өглөө 5 цаг 10 минутанд тус гарсан гинэ. Тэгсэн биш 5 цаг өглөө бүтээж гарсан. Баяртай эцчгээд шууд эмнэлэг явтал усан гарсан учраас шууд хэвтдэг юм байна гинэ. Орой 7 цагт үзүүлэх 7:02 нэгдсэн гээд шууд төрөх орон дээр маань үлдээсэн. 9 цагийн үеэс хангалттай нэгдсэн боловч би огт зөв төрж чадаагүйгээс болоод 11:25 хүртэл өвдөж төлж буу юм болж төрсөн гинэ. Охиноогоо хараад л тэр өвдөлтүүд юу ч биш бүгд мартагдаад би чадчихлаа. Төрч өглөө ийм өөрхөн амтан бижээ гэж бодоод хайр үрээд идэг юм билээ. Нэрэ төрөх гэж байхдаа нэг муужирч унсан. Өстэй эвгүй юм билээ. Би ерөөсөө ийм бицэн гэж бодоогүй. Бас төрсний дараа чих түнгээд л битүүрч байгаа мэдрэмж төрөөд эвгүй юм билээ. Тэр нь олон цаг өвдөдийг ядарч төрхөөр тэгдэг юм гинлээ гинэ. За ингээд л төрсний дараа тасаг бяцхан үртэйг ирсэндээ шөнийн 1 цагт өрөөндөө шилжиж яраануудаа 2 цаг тутам хөхүүлгэлээ. Манай охин огт сэрэхгүй. Би өвгөнд 2 цаг тутам сэрүүлэг тавиад хөхүүлэх гэж оролцсон боловч чадаагүй. Өглөө 6 цагт тарианд явтал охин маань хар шүлсээрээ өглөө эмчтэй зэнүүлээ. Би охин маань үлдсэн байна гэлээ. Тэгээд би хөхүүлж чадахгүй байгаа хэлтэл яаж хөхүүлэхийг загнаж зандран байж нэг хөгшин сэвлэгч заасан гинэ. Гол нь хилэн дээр нь мөөмөө тавих ёстой байсан юм бэ л. Үүнээс хойш хоёулаа ганган хөхдөг боллоо гинэ. Ус гараад 18 цаг болсон учраас нэрээ ихэс нян тээх аюултай байдаг гинэ. Тиймээс бид хоёр цагийн тарианд ороод 10 сарын 20-нд эмнэлгээс гарсан гэж юм. Мөн 16-нд төрчүүд 20-нд эмнэлгээс гарсан юм. Ах ихтнэр маань эргэж тавиад л сайхан байна гинэ. Харин шахургамаа л сайн гарахгүй. Их имтан ууж байгаа ш. Бүгдийг нь бас хүүднэр нуугаа тоолоогоо өвтгчихсөн юм гинэ. Нэр улсын эмнэлгийн ажилчид маш сайхан ааштай. Надад л үнэхээр их таалагдсан. Бүгд л миний охин гэдэл харилцан хандлага үнэхээр сайхан байсан. Охиндоо сайн амьтнаар өгсөн. Аав нь өгсөн нэрээр нэг ч асуугаад өгсөн гинэ. Буян шиг буянтай гэсэн утгатай түрэг нэр. Түрэг нэр гэсэн. Түрэг л юу илээ гэдсэн. Төв дэлүүч гэдсэн чи түрэг нэр гэж. Бяцхан үрээ харах тусмал хайр ундраад байх юм үнэхээр их аз жаргал. Бөө хайр ундрч байна гинэ. Өөрх юм аа. Аялал саянаа л гэж за хүүхдэд зориулж 11 сар 21-аас тэмдэглэл бичсэн байна. Хүүхэд ширэглэх гинэ. Ширэглэх арга энэ дээр бичсэн биз. Ширэг. Нүдэнд харагдаж чихэн сонсогдсон хар муу бүхний гаргаж хайрлал үрмэд хий дүртэй хиймэд бэлтэй толинд харах нүүргүй тоолох чадалгүй үнсэнд гიშгэх мөргүй үг хэлэх чадалгүй
хиймэл дүртэй хий бихтэй. Нүдэндээ харж чихэндээ сонссон бүхнээ хариун сайхан гарлын дулдуулаад үрсээр гаргаараа ширэг гинэ. Бас хөөрхөн. Цэлчинг байна. 22 он дахиад байна. Охины хөлтөд зураг авсан тохиолдсон байна. Чү зэн ингэж нь 23. Өчигдөр хөхүүлэхийн анхны энэ орлыг мэдэрлээ. Сэтгэл нэг л хачин байсан чинь дээр нөхөн бүхс амар улаасан. Бас муу сайн идэхгүй болохоор ээж нь өөрийгөө амар муу ээж гэж мэдрээд бас охиныгоо амар хорлсон гэж муу идэхгүй бүс нь улаахаар охиноо хорлцлоо гэж бодсон юм баг гэж бодсон чи хорсож өвдөж байгаа байх гэж бодоод тэгээд өөлсөн гинэ хүүт. За тэгээд энэ урлаас гайгүй гарсан гэж юм хөрөх ачаар. Хөөр хийв. Өнөөдөр миний ээж булсны анхны төрсөн өдөр тохиож байна. Ямар муухай мастергүй өнгөрч байна. Гэртээ хөөгдтэйгээ ойлгох наваа. Нөхөр чалга, мөнгө чалга гэнэ. За мэдгүй. Гэтэ охинтойгоо байгаа болохоор гоё л байна уу? Гинэ. Муухай утаа өнөртэй байх юм. Хамаг цавха хаахаас гинэ. Яар инээдтэй юм бэ? Сипэний хамранда нэг цацлаа цацаад. За цацлага цацлаа. За. 3 сарын 28. Миний охин солонгосын визэнд гараад 3 сарын 18 солонгост ирсэн гинэ. За. 23 оны 2 сарын 31. Яг нэг 2 дахь шийдэл. Хамраа өнгөрсөн ч ямар санагдав. Өнөөдөр миний яриг бүр хитэрсэн юм шиг байна. Бүр тоглохоо өгдөг шүү дээ. За уучлаарай. За 24 он эхэлж байна. Чүү 23 он жил 23 он гэдэг хэлтийн шүү дээ. За тий 24 онд өсөж байгаа зүйлс гинэ. Гэр бүлэрээ эрүүл их байна. Өөрсдийнхөө хувийн хөгжил бие биелдэг гоо сайхныг сайжруулна гинэ. Олон орноор аялал, солонгос улсаар сайхан аялал, сайхан дурсамжууд бүтээнэ гэсэн. Ингээ болох юм уу? 25 онд бүр юу ч ядгүй гэсэн. Тэснэ 24 онд юу? Саний инээд бичээл тэл болцсон юм. Тийм шүү. Гэр бүлэрээ эрүүлэх байгаа. Өөрсдийнхөө хувийн хөгжил бие биелдэг гоо сайхныг сайжруулна гинэ. За энэ бол бие биелдэг гоо сайхныг сайжруулна. Энэ байгаараа л байгаа. Олон орноор аялна гэсэн байна. Энд би гэхдээ энийг яг ингэж тухтаа сууж нэг ч удаа уншиж үзээгүй юм байна. Анх удаа ингэж уншиж байгаа. Тэгээд яг олон орноор бас аялна. Тэгээд яг өмнөхөө нэг уншиж үзээгүй. Ямарсан нэг 2 орноор бол аялахад аялсан л байна. Солонгос улсаараа сайн аялна гэж. Солонгос улсаар бас сайн аялаагүй хүнд бол сайхан дурсамжууд бүтээнэ гэж чинь за сайхан дурсамжууд энэ мухаас дурсамжууд байдаг гэхгүй. Гэтэ угаас нөгөө хүүхдтэй болоод тэр шиг нэг бас аялж яах гэж сайн чаддаг юм билээ. Тэгээд хүүхдүүд маань бас жоохон байгаа болохоор ер нь хүүхдээ орхиод явчихдаг шүү дээ гэхгүй. Яг гонслоос явахдаа бас яг үлдээчээл явцсан. Тэгэхгүй л хүүхдээ явахаар ч өөр төртэй хэцүү шүү дээ. Тэгээд тийм
одоо Японд руу бэлт чинь барилга байгууламжлал их үзэж хотын төвөөр их явах юм чинь хүүхдтэй явахаар ч их. Зэрэг хардаа ямар ч байсан бас гоё юм байна. Заяа ингээд яг өдөр болгон тэмдэглэл хөтөлдөөч гэсэнтэй хаяа ингээд хөтөлчдөг. Тэгээд дараа нь ингээд уушгаар хөөхөр. Гэтэ энэ дээр хамгийн гоё нь энэ 20 онд бичижсэн одоо энэ хүсэл маань бол баг бүгдрээ биелсэн юм байна. Энэ бүрийн амар гашрууллаа. Гоё юм. Өстой гоё. Одоо бид гол нь яа ингэ гаргаж ирсэн гэхээр одоо нэг бичиг гэж бодсон байхгүй юу? Ер нь яг нэг бүр нэг бичмээр санагдаад тэрхтэлдэг юм уу одоо зэгцэлж гаргамаар санагдаад тэгээд ингээ ер нь хамт уншиж үзье гэж бодоод тэгээд гаргаж ирсэн. Тэгээд 25 онд юу ч үчиггүй 24 онд л тэгээд хүслээ бичсэн бэ. Өөр юм байна гэхдээ. За одоо би 26 он гэв бичнэ. Тэгээ манайхаа бас ингээд хөрхөн бичиж байгаараа. Тэгээ ер нь бол бас нөгөө сэтгэл зүй дээр бас ингэдэг юм уу? Одоо сэтгэл зүйчд та ингээд яг юу хийх гээд байгаагаа мэдэхгүй, ямар байгаагаа мэдэхгүй байх юм бол бич яг ингээд дэвтэр дээр бичиж гаргах юм бол яг нөгөө шийдлийг гаргаж олж хардаг байхгүй. Тэгээд би ойр үед ингээд бүх юм хиймээр ч юм шиг, бүх юм чадмаар ч юм шиг, тэгснээс бүгдийг чадахгүй ч юм шиг, болохгүй ч юм шиг ингээд сэтгэл нэг дэрник доор байгаад байгаа байхгүй. Тэгээд нэг бичиж гэж бодоход тэгээд ингээ энийгээ ер нь уншия гэж бодоод би одоо энийг тэгээд юу гэсэн үг юм бараг 6 жилийн дараа уншиж шүү дээ. 20 онд нийцсэн. Тэгээд одоо 26 онд гэдэг чинь бараг 5 жилийн дараа уншиж байгаа зү. Тэгээд бүр ингээ таг мартцсан юмнууд байд юм бэ. Өөрхөн л хөөх юм бэ. Та нар ч гэсэн одоо өчргүү өдөө байнгын өдрийн тэмдэглэл биш ч гэсэн дээ. Хаяа нэг юм хөөх юм бичиж байгаарэ. Дараа нь уншихад их гоё юм бэ. Нэгдүгээр хоёрдугаар одоо ч гэсэн яа нөгөө юу өөртөө яг ингээл хангалал би ингэн тэгнэ гэсэн энэ юм бас амар хөөрхөн биелсэн байгаад байна шүү дээ. Тэгэхээр гоё юм байна. Одоо үргэлжлүүлээд ямар ч гэсэн би жилдээ 1-2 бол биччихэл гэж угна бодоод идэв. 25 онд бол бүр огт бичээгүй юм. Ер нь хамгийн идэвхтэй байсан нь хэдэн оны 20 онд зөндөө бичсэн бэ. 22 онд зөндөө юм бичсэн бэ. Ер нь 20 Тэгээ хүүхдээ гаргаснаас хойш нэг хэд 2-3 удаа ч юм уу бичсэн. Тэгэл байхгүй болсон байна та. Тэгэхээр энэ дээрээс юуг харж болох нь охтуудаа дүүнраа хүүхдтэй болоход маш сайн төлөвлөх хэрэгтэй. Хүүхдтэй олчвол ингээд баг өдрийн тэмдэглэж бичих цаг гардаг байх нь шүү дээ. За юм байна. Одоо энэ дээрээ гоё бичээд тэгээд хизээ уншихаа бас би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тойрон үед болоод байгаа юмнуудаа бичээд хүсэж байгаа юмаа бичнэ гэж би бодож байна. Тэгээд дараа уншихад биелсэн байгаасай. За баяртай.